За тэгэхээр та задчирсаа да. За ажил хийлэхгүй байх, ус төржүүлээд байна, янз бүрийн зүйл парламент руу оруулж ирээд байна гэж ярьж байна. Гадаад шокч бас ярьж байна. За мэдээж дэлхийн аль ч улс оронд бүх улс төрчнөр, бүх засгийн газрууд иймэрхүү бэрхшээлүүдтэй байгаа. Тэгэхээр хүн ер нь улс төрд яах гэж орж ирдэг вэ? Энэ бэрхшээлүүдийг давантуулаад тодорхой бодит шийдлүүдээ өөрийнхөө легасиг үлдээх гэж орж ирдэг тийм ээ. Тэгэхээр бол одоо элдв янзын шалтгаан тоочхоо болоод яг энэ нөгөө бодит ажил руугаа зөрөгтэй бас орохыг бол одоо бид нар шаардаад байгаа шүү дээ. Тийм л зүйл одоо өнөөдөр бас яригдчихэж байгаа. Тэгээд өнөөдөр танд би нэг нэр томьёо бас хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн бид нар хилцүүлгийг амжиргааны өртөг гэсэн сэдвийн хүрээнд хий гэж бас нам дээрээ ярьсан. Тэгээд амжиргааны өртгийн хямралд Монгол улс нэрвэгдэж гин үү? За энэ бол одоо ковидоос хойш бий болсон одоо энэ амжиргааны өртгийн хямрал буюу одоо англиар cost of living crisis гэдэг байгаа. Тэгэхээр бид нар яг ийм бодиттой хямралтай нүүр тулаад байна гэдэг өнцгөөсөө та бас дараачийн одоо засгийн газраас хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн арга хэмжээндээ бас хандаач гэдэг одоо ийм байдлаар асууж байгаа. Яагаад вэ гэхлээр иргэдийн амьдрал бол үнэхээр хүнд байна. Амжиргааны өртгөн бол дийлдэхэ байчлаа. Тэгэхээр бид нар бодиттой ийм зүйлүүдийг хийхгүй бол нөгөө одоо өнгөрсөн удаагийн хилцүүлэгтээр ярьсан дундаж давхарчин улам бүр багаснаа. Тэгээ Монгол улс одоо хизээ тэгэж одоо нөгөө чинээлэг нөгөө Швейцар руугаа хөгжихийн одоо улам бүр алсраад байна шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө цаг хугацаанд дээр өөрчлөлт хийх ёстой. За тэгээд төгсгөлийн асуулт. Та элдвийн зар гуйлж тайвуулахгүйгээр яг л нэг л асуултанд хариулт өгнө үү? Та өөрийнхөө амжиргааны зардалд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ? Улсын хурлын даргаас бол ерөнхий сайдын цалин илүү бага байгаа гэж бодож байгаа. Тэгээд одоо ерөнхий сайдын хувьд бол энэ мэдээлэл бол бас нээлттэй байх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр бол яг энэ амжиргааны өртгийн хямрал танаа өрхөд ямар арга хэлбэрээр нөлөөлж ийн вэ? Ерөнхий сайд. За ер нь энэ сүүлийн 10 жилд, ер нь баг сүүлийн 30 жилд өрхийн зардал бол үндсэндээ орлогын дүнгээсээ өндөр байсан. Бодит орлогын дүнгээсээ. Ер нь цар тахлын үед хүний хэрэглээ хумигдсантай холбоотойгоор зардал нэлээд буурсан, орлого үйл хэлийг давсан тооцоол гардаг. Өөрөөр орлого давж иж хүн хоригдлолтой байна. Хоригдлолтой үжиж дундаж давхрах одоо амьдралын нөхцөлөө сайжруулах болцоо бүрдэнэ. Тийм учраас амьдрах зардал бол орлогоос их байхыг хэлж байгаа. Cost of living бол хот хотоор тэр хот илүү өндөр өртөгтэй хот гэдэг ч юм уу.